За ерөнхийдөө Монгол уламжлалт хөгжим бясалгалын тухай ярив. Тэгээд хөгт хүн хэмээх төслийг 2020 онд анх санаачлаад одоо нэг 6 дахь жилдээ явж байна. Манай энэ Монгол уламжлалт хөгжим бясалгал гэдэг зүйл маань бас шинэ төрлийн хөгжмийн дэмжлэгээ сэтгэл зүй дэмжих цаашлаад одоо 108 чакра тэ 7 хүртийг идэвхжүүлэх одоо хөгжинд бясалгалын хөтөлбөр байгаа. За тэгэхүү хөтөлбөрийг одоо 2020 оноос хойш одоо Монгол уламжлалт гэдэг утгаараа үндэснийхээ одоо өв төзөөс өвлөгж ирсэн хэл хуур, хөөмий, цуур, алтай морин хуур цаашлаад одоо уртын дуу хэмээх аялгууд сайхан өвсөөлөөрөө сэтгэл зүйн засах хөтөлбөрийг хийгээд явж байгаа. Тэгээд 2020 онд анх одоо эхлэхдээ бол хөгт хүн гэдэг нэрний утга нь өөрөө хөг ихшигтэй буюу эрэг одоо тий хөгтэй нийгэмд одоо хөг ихшигтэй юм эрэг одоо хүнийг бий болгоё гэдэг зорилт. Одоо тэр хүн нийгэмдэр хөгтөө хөгс хоёр төрлийн харилцаа нэр явж байна тийм ээ. Нэг нэгний гоё хөглөдөг бай, хөглөгч нарыг бий болгоё гэдэг тэр сайхан сэтгэлээр анх үүсгэсэн юм сайхан нэршилтэй юм. За тэгээд 2020 онд Ахуул аймаг тухайд яг ковид үе байсан. Маш олон сэтгэл зүйн асуудал болж одоо нийгмээрээ ч ер нь дэлхийд даяараа зочмог байдалд орж ирсэн үе шүү дээ. Тэр үеэр бас их гэртээ байх хугацаанд бас энэ хөгжмийн аялгаугаар одоо бясалгалын одоо аваа зөө хөгжмийг их сонирхож хийж эхэлсэн л дээ. Тэгээд Дархуул аймгийн халамжийн төвд хамтраад Дэлхийн банкын санхүүжилтэйг 200 гаруй одоо нийгэмд идэхгүй тий одоо сэтгэл зүйн бас нэг юм тодорхой хэмжээнд жоохон одоо асуудалтай байгаа нэг 200 гаруй иргэнд хөгжим дэмжлэг хийсэн. За энэ хөө дэмжлэгээний одоо хөтөлбөр маань карьер хөгжлийн төвтэй хамтарч хийгээд энэ нь маш амжилттай болсон. Тэгээд тухайн хөтөлбөр маань ковид байсан учраас одоо 200 гаруй бөөнд нь байлгахгүйгээр 20 10 удаа дахин давтаж ингэж хийсэн. Тэгээд нэг юмыг 10 удаа давтаж хийх гэдэг бол үнэхээр сүлдээ төгс болдъимаа гэдгийг тийм хөтөлбөрөөс харж ирсэн тийм. Тэгээд хамгийн их одоо өгөөжтэй зүйл юу байсан гэхээр тухайн одоо яг энэ халамжийн талуунаар амьдардаг энэ 200 залуучууд ялангуяа одоо энэ ямар нэгэн одоо хөгжлийн тийм одоо бэрхшээл байхгүй мөртлөө бэлэн одоо яг юм одоо бэлэнчлэх сэтгэхүй буюу одоо яг энэ халамжийн одоо системд амьдардаг залуучууд одоо итгэлийг бий болгоё. Монгол улсын чи бол үнэт зүйл чи бол мундаг залуу шүү гэдэг тэр сэтгэл зүйг нь бас өргөх чиглэлийн хөтөлбөр хийсэн. Тэгээд 200 хүнээс нэг 170 хүн нь ажлын байранд орж одоо нийгмийн актив буюу одоо хөгт хүнийг одоо бий болгож чадсан юм байна та. Төсөл болсон түүхтэй. Тэг үүнээс цааш ер нь хэд хэдэн яг юм хөгжим бясалгалын аялгуунуудыг хийсэн байна. Одоо нэг хөгт хүн нэртэй CD маань гарсан. Тэгээд ерөнхийдөө яг хаа цаашлаад одоо миний яг мөрөөдөл дөө 2018 онд Авэслэн монголчууд гэдэг шавуунд орж байхдаа би яг тайгын аялгауг одоо тухайн одоо 5 зэрэгдэл суужсэн 500 зурагтаар үзчихсэн. Тэгээ 3.5 сая хүмүүстэй одоо яг энэ тайг гэдэг энэ одоо байгалийн эрчимийн нэртэй газарт одоо яг өөрийнх нь шууд тоглож байгаа тэр аваа зөө урлагаараа дамжуулж аваачих тэр одоо нэг үеийн төсөөллийн ертөнцөөр аялуулах тэр одоо номер хийснээс хойш ер нь за би бас юм гоё сүнсний хөтөж те цаашлаад юм уламжлалт хөгжмөөр бясалгал хийдэг одоо дэлхийд тэр бүм хүн байдаг юм байна. Тэр хүмүүс өв соёлоороо дамжуулаад Монгол улсааны гоё аялуулах юмсан гэж бодож хийсэн. Тэгээд түүнээс хойш одоо явсаар агаад бүр одоо ингээд нэршил болоод цаашлаад бас нэг төрлийн урсгал болоод хөгжөөд явж байна. Тэгээд Монгол уламжлалт одоо хөгжинд бясалгал биелгээ йога гэдэг. Манай одоо эхнэр бас биелгээ одоо йоганы багш тэгээд бясалгалын багш байгаа. Тэгээд анх бол одоо эхнэр маань одоо агаар болон газрын йогаар хичээлдэг байсан. Тэгээд би ч яг уран бүтээлч хүн. Тэгээд эхнэрийнхээ бас сонсдог хөгжмөд их сонсон сүлдээ дуртай болоод өөрөө тэр жанрын одоо бүтээлүүд хийдэг болсон. Тэгээд энэтэй бол эхнэр бол зааш их холбоотой байгаад байгаа. Тэгээд манай одоо хийж байгаа хөтөлбөрийн хувьд гэвэл Чойжин ламын сүмүзэд бид нар энэ зунд зориулж одоо хөгт хүн төслийнхаа хүрээнд Чойжин фестивалийн хүрээнд өглөөний нарны мөргөлтэй биелгээ йогатай Монгол уламжлалт хөгжим бясалгалтай хөтөлбөр хийгээд байгаа. За энэгээр юу харуулж байна гэхээр бид нар Монголд ирсэн жуулчид Монгол болон одоо гадаад болон дотоод аялагч нартай зориулаад өв соёлоор амьсгалах нэг 60 минутын хөтөлбөр байгаа. Ирээд одоо биеийн хөдөлгөөн йога хийхдээ сайхан бие биелгээний тэр гарны мөрний тэ одоо хөлний юм сайхан хөдөлгөөнүүдийг сурч
биеийн биелж тэ өвгдийнхээ сайхан өвийг өвлж авах боломж цаашлаад энэ одоо уламжлалт хөгжмөнд аялгаугаар бас дотоод сэтгэл эрчмээ нэмэгдүүлж байгаль эхлэхэд байгаа ингэж ойртох боломжийг олгож байгаа юм хөтөлбөр хийгээд ингээд явж जैन. Тэг өнөөдөр өглөөний хөтөлбөр их гайхалтай болсон дүүрэн сайхан болчоод яг одоо ирээд байж байна. Их сэтгэл өндөр ах шиг байна тийм ээ. Маш өндөр тийм гэрэлтэй л ингээд. Энэ Чожин ламын сүм үзэг бас сонгосон энэ түүхэн орчны сонгосон онцлогтой байх тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Ер нь одоо энэ бясалгал гэдэг зүйл өөрөө бас дотоод оршихуйтай харилцаж ярилцах буюу өөр өөртөө амьсгалаар толгуурлж одоо дотоод ертөнцтэйгээ ярилцах хашаасны алхам байгаа. Тэгэхээр энэ бясалгал хийх зүйлд өөрөө орчин их чухал байна тийм ээ. Яг хөө мэдээж жимээгүй орчин гэртээ бол юм сайхан орчиндөө хийж болно. Гэхдээ бас гоё юм түүхэн орчинд тий цаашлаад юм Чожин ламын сүм үзээ бол маш том одоо авшигтай газар тий. Чожин бодог бүхэл бүтэн одоо энэ Монгол улсын төрийн одоо дааж идэг юм сахиуссын одоо байршдаг юм одоо мундаг одоо музей тий. Одоо түүхийн одоо үнэт юм газар байгаа. Тэгээ энд одоо бас өвдөө эзэн маань бас бэлэг болж энэ газараас ийм хийх боломж олцсон юм болов гэж би зүгээр бодож байгаа юм тий. Өвөл Богд хааны музейд бид хаатын гэр гэдэг компанитай хамтраад тухайн өөрсдийнхөө гэрт нь бас нэг хэд хэдэн VIP ивент хийж үзчихсэн. Тэгээ гэр дотор бясалгал маш сайхан болдог. Одоо л бид нэг дулаарсан сайхан 100 ирсэн учраас бас энэ Чожин ламын сүм үзээтэй энэ сайхан эрчим энергитэй авшигтай газараас хийгээд зориод ажиллаж байна. Хоёрдугаарт одоо Монголд ирсэн жуулчдын хувьд өглөө ингээ 6 цагаас тэ эхэлдэг юм одоо газрууд ямар нэг үзүр үйлчилгээний газар ер нь маш ховор байдаг учраас бид нар бас энэ соёлыг түгэе. Бас энэ уламжлалт соёлыг бас залуучуудаас эртэж Монгол тэ энэ сайхан соёлыг гаднаас ирсэн зочдтой ч гэсэн гоё үгүй. Тэгээ бидний бас энэ хөтөлбөрт бас Монголын өглөөний цай, кофе тэ бүх одоо энэ юмнууд бас байгаа. Тийм. Тэгээд яг хуу 2025 онд манай Хүүхдхэн төслийн хүрээнд Тэнгэрийн утгт гэх фестивал одоо энэ Дорногов аймагт болсон 9 сард. Тэнд манайх Шамлын орон гэдэг одоо яг энергийн төв дээр үлэмжийн чанар хэмээх тайз одоо байрч тэндээ 20,000 гаруй одоо зочинд уламжлалт хөгжим бясалгалыг бас харуулж хамтдаа өглөө оройн бясалгал хийж орой астролог болон сар од ирэх хэвээр бас гэж эрчим энергиэр тэ холбогдох сайхан одоо хөтөлбөрүүд хийсэн. Тэгээд энэ жилээс ер нь энэ хотын төвд гоё боломжийг олгоё гэдэг хийсэн. Тэгээ өнөөдрийн хийсэн хөтөлбөр болохоор спешиал хөтөлбөр байсан юм л да. Тэгээ миний төрсөн өдөр саяхан болсон. Тэгээд төрсөн өдрийнхөө өдрөө ингээд би бас хүмүүст гоё энэ боломжийг олгоод Монгол уламжлалт хөгжим бясалгалыг бас хүртээ гэж бодоод аюул олон хүмүүс мессежчдэг. Тэгээд цаганд харахгүй зарим нь одоо бас эдийн засгийн болохгүй гэл эмээнэр агихчдаг гэсэн. Тэгээд би нэг удаа ч гэсэн бас өөрийнхөө боломжиндээ тааруулаад хийя гэд. Тэгээд өнөөдрийн хөтөлбөрийг зарласан маш их хүн ирсэн. Тэгээд хүн болгон ирээд суучаад төгсгөлд нь ямар их сайхан үгсээр ингэж өрөөж байгааг сонсоод үнэхээр сэтгэл өндөр байсан. Тэгээд яг одоо тэр сэтгэлээрээ л явж байна. Энэ 2 хоногийн өмнө рилс орцсон байсан баха. Яг миний төрсөн өдөр гэдэг. Өчигдөр байсан уу эсвэл 15-нд байсан. 15-нд байсан баг. Тэрийг бол харсан. За яг хөө Чожин ламын сүм үзэл талаас нь ингээд асуугаад тайлбарчлаа. Би өөрөө нэг юм йог бясалгал нэг сайн сонирхдаггүй ч гэсэн нэг ганц хоёр явж үзэж ирсэн. Бясалгал дээр ерөөхдөө миний явж исэн бясалгал дээр хөгжим ерөөхдөө байдаггүй байсан. Тэр ихтэй нөгөө бясалгалынхаа төрлөөсөө хамаарат өөр байдаг байх л та. Хөгжим орж ирэхээр бясалгал дээр яг ямар одоо юу гэдэг илүү шин чанар эсвэл яг ямар энергийн одоо урсгал ч юм уу эсвэл ямар тайвширлыг хүн ер нь авд юм бэ? За, ерөнхийдөө яг үгээр илэрхийлэхэд бол мэдээж нь хөгжим гэдэг зүйл бол хүнийг өөрийг хөвөлдөг бас их том зэмсэг байгаа юм л да. Тэгээд одоо ер нь соёлын хамгийн одоо хүчтэй зүйл бол хөгжим гэж нэрлэгдээд байгаа. Тэгэхээр одоо яг одоо манай яг хөгжим бясалгал дээр ирж байгаа олон жил 20-30 жил одоо яг дуу хурааж одоо бясалгал хийх төрөлгээл олон төрлөөр бясалгал хийжсэн хүмүүс ирсэн. Тэр хүмүүсийн хувьд бол ялгааг бол маш их сайхнаар тайлж илээ. Бид нар ингээд хэдэн цагаар хэдэн өдрөөр ингэж бодлоос хэцэлж бодол дундаа амьсгалаа төвлөрч төвлөр дундаа төвлөрөл дотроо одоо ингэж бясалгалаа хийж өөрийгөө ингэж одоо сүнсний ертөнцид аялдаг. Гэтэл энэ аялгууд одоо тий уламжлалт хөгжимд бясалгалыг ингээд сонсохоор тэгж тех шаардлагагүй шууд ингээд тэр ертөнцид очиж чадчихна гэж. Энэ ялгааг л хэлж байгаа юм л та. Тэгэхээр ингээд бидний нөгөө цаг хугацааг бас нэг тодорхой хэмжээгээр одоо товчилж өгөх. Нэгдүгээр, хоёрдугаар бас нөгөө бидний нөгөө хөгжим аялгаугаар дамжуулд хүн байгалийн хүн холбоог илүү холбож өгч байгаа.
Жишээлбэл одоо яг миний хувьд бол хийж байгаа илгууд сул дээр бол одоо хүн хөгжим буюу өгүүлбэр эрхтний авэд зүй тэр дундаа одоо ус байгалийн чимээ, салхи, за тэгээ хилгуур, хөөми, цуур гэл тэгээд одоо ардын арьсан бөмбөр, за тэгээд гонг, жин гэл олон ингээд зэмсгүүдийг ашиглаж тухайн одоо хөгжмөөрөө дамжуулж одоо байгаль ихтгэлхийг гаргадаг зан үйлийн болон түүхийн үйлчлэгийн ингээд за дээрээс нь одоо эрчим энергийн хэмжилгээний гэдэг юм олон одоо төрлөөр бас одоо явагддаг л да. Одоо бясалгал гэхээр зөвхөн хөгжим сонсоол суугаад ах биш. Тэр дотор одоо мэдээж сэтгэл зүй дэмжих хөтөлбөр цаашлаад бас нөгөө чакрад төвчүүлэх цаашлаад одоо нөгөө өөрийн хүрдээ цэвэрлэх гэлээдэг тийм. Тэгэхээр яг тэр хүрдний эмчилгээний хүртэл гэрцэн давтамжийн одоо хөтөлбөрүүд бас байдаг. За тэгээд энэ одоо манай энэ ашиглаж байгаа миний одоо ашиглаж байгаа хөгжмөд хөөмийг гэхэд л одоо хөөми эсгэрээ хөөми гэхэд 1000 герцийн давтамжтайгаар гэж хүрдэг гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр 1000 герц гэдэг бол маш өндөр тоон. Тэгэхээр энэ одоо энэ герцийн давтам хөгжим болгон өөрөөр герцийн давтамжаар дамжуулж бас хүний бие организмд нөлөөлөх чадвар өөрөөр байдаг. Тэгэхээр хүн өөрөө 70% ус гэж үздэг. Тэгэхээр нөгөө хөгжмийн гарч байгаа долгионыг хүн өөрийн одоо бие бодол одоо ингэж хүлээж авч дотроос ингэ цэвэрлэгддэг юм байна. Рибо нөгөө ярьж байгаа нөхцөл нөгөө бясалгаж байгаа юм шиг юм нөгөө хүнийг одоо баг тайвшруулах юм хэмжээнд очсон шүү дээ. Битбокс чи рей байха болж байгаа юм шүү хараг тий. Тийм шүү дээ. Ингээд өглөө нь ингээд бясалгалын хичээл оройн очил битбокс хийгээл тэгэл бас айгүй хоёр өөр ертөнцид амьдарч байгаа тий. Тэгээд сүүлийн яг нөгөө нэг сошиал орчинд тавьж байгаа постууд бол чи бүр хитрхийх бүр гэгээ талдраа явж байгаа юм шиг гэдэг нэг тийм хүртэл шөмстэй болоод байгаа л тий. Энэ хил хуур битбокс за биелгээ яг гэсэн энэ одоо төрлүүд биш тий. Эднэрийг анх харахад бас энэ өөр урлагуудыг яагаад нэг дор бас нэгтгэх болсон шалтгаан юу юм бэ? За ер нь бол яг хуу биелгээ гэдэг маань болохоор яг Монгол йога гэх юм да. Ер нь бол санаа нь утга санаа нь бол биелгээ гэхээр ер нь бол Монгол үжиг гэж боддог тийм ээ. Тэгэхээр бидний эртээр өвдөөс одоо үлгэж ирсэн яг нүүдэлч ахуй соёл энэ бие биелгээний хөдөлгөөн өөрөө ахуйн соёлтой холбоотой байдаг тийм. Тэгэхээр эртээр үед бол бид нар ахуйтайгаа харьцаж байхдаа хүртэл тэр ахуй үйлээ хийж байхдаа хүртэл бясалгал йога хийжсэн юм байна гэдэг одоо үзэл дээр яваад байгаа тийм. Тэгэхээр нөгөө биелгээ буюу олон давтахаараа тэр нь дасгал болдог гэдэг шиг яг тэр йога гэдэг нь болоод ирэнгүүт одоо юу гэдэг нь нүдэж байгаа эсвэл хөдөлгөөнүүдийн нэг янз янзаар тайлбарладаг л да. Өдөр тутмын амьдралын хөдөлгөөн байгаа болохоор энэ дасгал хөдөлгөөн болж өөрөөдөх шиг байна тийм ээ. Тийм. Тэгээ яг биелгээ өөрөө хүний биеийг маш их одоо булчин суллах цаашлаад нөгөө эвсэл гэж зүйл байгаад те хөшсөн зүйл тэр бүх зүйлийг арилгадаг уян хатан байлгах цусны эргэлтийг нэмэгдүүлэх цаашлаад одоо энэ бие организмыг дэмжих гэдэг юм маш олон ач тустай юм л. Тэгэхээр нөгөө Монгол үжиг сурыг гэвэл заавал би тэнд очиж заавал багшаар ингэж байх хэрэгтэй гэж хүмүүс их боддог. Гэтэл энэ өөрөө биелгээ гэдэг зүйл маань зүгээр л одоо ахын хөдөлгөөнүүд байгаад тах шишэд те одоо тэгэл үнээ саахаас ахуулаад цай самартахаас ахуулаад одоо юм ой читгэхээс ахуулаад энэ хөдөлгөөн бугуйн гарны мөрний чэйшний гэл хөдөлгөөнүүд байгаад тах. Тэгэхээр энэ одоо ахыг л бид нар арай өөр төвшнөөр залуучуудаа хүн дэлбэрээр биш нэг ахын төвшөнд нь ойлгуулах зорилготой л ерөнхийдөө энэ би йогатойгоо хослуулсан гэсэн үг. Тэгэхээр нэг талаас ийм хоёрдугаарт яг олон улсын йогод одоо биелгээ гэдэг бас нэг шинэ жанрыг гаргаж бас нэг трендийг үүсгэх те цаашлаад нөгөө йогочд маань Монголын бас энэ йогочин биелгээ йога гэдэг чинь бас ингэж хөдөлгдөг юм байна. Бидний нөгөө мөрний сонголтыг чи ийм одоо уялцах одоо хөдөлгөөнөөр ингэж сулалдсан байна. Энэ гоё юм байна гэд магадгүй дэлхийн нийтээр ийм биелгээ йогог хийдэг болчих юм бол тэгээ манай өв соёл тэгтээ дэргүү дэлхийд даяар одоо те түгж байгаа өвлөгддөх маш том гарц юм болоо гэж би харж байгаа. Дээрээс нь яг Монгол уламжлалт хөгжим бясалгал гэдэг яагаад энэ уламжлалт хөгжмийг ингэж ашиглаж бясалгал дээр ашиглаад байна гэхээр дэлхийд дээр нөгөө ярьжсэн дээ тэр бүм хүн бясалгал хийдэг тэр хүмүүс л одоо манай уламжлалт хөгжим дээр бясалгал хийдэг болоосай буюу тэр бүм хүн одоо энэ өв соёлын маань сонсдог шимтдэг хайрладаг одоо өвлж тэ өвлөн одоо аваасаа гэдэг юм зорилтын мөрөөдлийн хүрээнд л хийж байгаа нэг алхам байна. Тэгээ ер нь хэд бол яг олон төрлийн л одоо ингээд судлаад аль болох шинэлэг шин зүйл бас нэг анхны юм хийч гэдэг зорддог бас уран бүтээлч байсан. Одоо ингээд бас энэ ертөнц дээрийн төв дээр ч гэсэн бас ингэж орж байгаа. Тэгээд яг хуу Монголд олон юм одоо хөгжим бясалгалын хөгжмийн саунд хилингийн газрууд их одоо маш гарч байна л да. Нэг борооны дараах мөг шиг. Яг нэг талаас их тренд болж байна. Хүн болгонд хэрэгцээ үүсэж байна. Стресстэй нийгэмд бол
бас аялгау сонсоод тайвшрах бизнес чиглэлээр бас ингээд мэдрэх сайхан. Гэхдээ энэ дунд бол сайн ажууд бас саарууд их байгаад байгаа учраас зөв зүйтэй зүйлээр нь бас ойлгуулахыг хичээж их ажиллаж байгаа. Үүний нэг нь бол мэдээж нөгөө хөгжим дэмжлэгээ хийж байгаа багш нарын хөгжим хоорондын шилжилт хүнийг одоо сүнсний одоо бясал ертөнц дээр аваачаад хөгжмийн дараагийн хөгжмөөр оруулахдаа одоо жишээлбэл огцом уусгаж орох биш огцом оролтоос болж гэмтэл үүсгэх ч юм уу тал тохомсор ертөнцид маш олон зүйлүүд болдог. Энэ зүйлийг бас нэг хийж байгаа багш нарыг арай өөр төвчнөөс нь харуулъя. Энэ хүмүүстэй бас жоохон соён гэрүүлэх чиглэлээр бас Монгол уламжлалт хөгжим бясалгалын бас багш бэлтгэх сургалтыг бас зарлаад явж байгаа. Энэ дээр маш олон багш нар ирж байна. Тэр дундаа бас аюул хөдөлгөөнүүд явж байна. За тэгэхээр яалтчгүй л одоо бид нар стресстэй маш завгүй юм амьдралд бол хотын амьдрал бол байна. Тэгэхээр хүмүүсийн сэтгэл зүй бол үнэхээр одоо нөгөө ядаргаанд бол орцсон гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн хөгжимд бясалгал хийснээр хэр хугацаанд юу нөлөөгөө үзүүлж эхлэх вэ? Хэдийн хугацаанд одоо хичээлжиж үр дүн гарах вэ? Ерөнхийдөө хэдийн хугацаанд гэхээсээ илүү одоо хүн одоо болгон адилхан л дээ. Тэгэхээр нөгөө тухайн хүн ямар төлөвшөлтөөр өсөж тойрнож байгаас дээрээс нь одоо байгаа орчин тэгээ нөлөөлөл хүсэл тэмүүллээс л шалтгаална л да. Гэхдээ яг манад зөндөө бол одоо яг юм хөгжим бясалгалын хөтөлбөр маань 3 удаагийн 5 удаагийн 7 удаагийн давтамжтай одоо эмчилгээний хөтөлбөр гэж бас байдаг. Тэгээ эндээ бид нар бол яг 3 удаагийнх 5 удаагийнх төр ороход тухайн хүн өөрийн дотоод сэтгэлээ одоо арай өөр ертөнцөөс харах. Тэгээ цаашлаад бас нэг би хинбэ би одоо өөрийгөө чагнах чадвар дээр суралцах гэдэг олон давуу талуудыг л авч чаддаг. Тэгээ сүүл үед манай хөгжим бясалгалын хөтөлбөр маань аутизм даунтай хүүхдүүдийн сэтгэл зүйн дэмжих хөтөлбөр дээр нэлээд ажиллаж байгаа. Тэгээ сүүлийн 1 жилийн хугацаанд бол нэлээд одоо өсвөр насны аутизмтай хүүхдүүдээр ажиллаж байна. Цаашлаад одоо хорт авдрыг одоо даван туулагч нар дээр сэтгэл зүйн дэмжих хөтөлбөрүүд хийж байна. Мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх сэтгэл зүйн дэмжих гэдэг албан сайхан хөтөлбөрүүд бас явуулж байгаа. Тэгээ эндээс харахад бол бидний нийгэмд бол яалтчгүй л сэтгэл зүйн одоо төвлөрөл буюу өөрийгөө хайрлах, өөрийгөө одоо чагнах тэр боломжийг олгох их сайхан зүйл болов уу гэж харж байгаа. Тэгэхээр хүн ингээд ер нь өдөр тутамдаа дандаа гадагшаага чиглэсэн харилцаатай байдаг. Хизээж дотгошоогоо биш буюу одоо өөрийгөө чагнадаг. Магадгүй нэг юм өвдөхөр ёо зүрх гээд нэг зүрхээ дараад хөвтгтээ нэрээ би яасан юм л гэж боддог. Магадгүй нэг ямар нэгэн зүйл нь болохоо хараад хүн өөрийгөө өмдөж хард юм л та. Тэгэхээр тэр зүйлийг ямар нэгэн болохоо байхаар биш өдөр болгон өөрийгөө ингэж чагнадаг байх нь бясалгалын нэг аж тус юм болов уу гэж боддог. Тэгэхээр бясалгал хийхээр заавал нэг тийм тусгаасан орчинд заавал тийм лаг йогийн гоцтой, лаг гоё хувцастай лаг багштайгаа хамт суугаад гоё хөгжим сонсоод хийх нь гол нь биш. Ерөөсөө л таны алхам буюу өөрийгөө сонсож суух тэр цагийг эхлүүлэх нь хамгийн одоо анхны шатны одоо хэрэгтэй зүйл гэж үзэж байгаа юм л да. Тэгээ мэдээж одоо нэг амьсгалах чадвар цаашлаад одоо хүмүүс ч нөгөө маш их богино амьсгалтай болсон шүү дээ. Урт амьсгаа гэдэг зүйлийг авах байсан дандаа спортлог тийм одоо юмд яардаг. Одоо ингээл их яараад дэше тааш явахар хүн хизээч гүнзгий амьсгалдаггүй. Нэг бүтэн амьсгалж чадахгүй тий. Одоо би ингээд ярьж явах төрөл миний амьсгаа ингээд хагас авагдаж байгаа. Тэгэхээр их ярих ялангуяа та хоёр маань одоо яг энэ хөтлөгч тий ингээд сайхан хөтөлбөр хийгээд ингээд 20-30 минутын дараа гараад ирэх маш их ядралыг авдаг. Яагаад тэгэхээр бидний амьсгал юм дутуу авагддаг учраас бие организм өөрөө цаанаас ядарч эхэлдэг. Тэгэхээр аль болох бид нар яг яриаг багасгаж өөрийгөө чагнаж амьсгалыг урт авснараа тархинд ирэх одоо хүчлэлт өргөж болон организмд ирж байгаа тэр сайхан одоо O2 гэдэг бидний одоо NCO2 одоо энэ хүчлэлт өргөж маань би бүтэн тархах боломжийг олгох юм бол хүн өөр нь л урт наслах боломжтой юм байл л те. Нэг зөв амьсгалах дасгал энэ төр гээд бас нэг амьсгалын коуч энэ төр бас гардаг болсон байл шүү дээ. Тэгэхээр амьсгал гэхээр бид нар зөв амьсгалаад байгаагаа ч мэдэхгүй юм байдаг болсон байна шүү дээ. Ингээд нэг яг одоо над дээр бол байгаад байгаа байхгүй тийм айгуу сайн мэдээд байгаа байхгүй. Тэгээ бүтэн амьсгалж чадахгүй нэг юм стайл нэг спорт ингээд нэг ойр хархан богино амьсгалаад байгаа. Тэгэхээр энэ бясалгалд очиж суух хэрэгтэй болж байна л да. Миний хувьд бол тийм. Энэ зуны туршид үргэлжлэх юм уу? Өдөр болгох болох юм уу? За тий, ерөнхийдөө яг спешиал өдрүүдээр хийгдэж байгаа. Тий. Тэгээд Чожин ламын сүм үзэн яг өөрсдийнхөө сайт сошиал орчин болон манай хөгт хүн гэдэг пэйж байгаа. Кириллээр хөгт
хүн гэдэг хөг ихшигтэй хүн гэсэн утгатай. За тэгээд яг одоо нөгөө сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн яад юм бол би нэг очиж үзхийнсэн одоо хол байгаа ч гэсэн яаж очих уу гэж бодож иж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ нэг 5 минутын одоо амьсгалын дасгал болон нэг жижигхэн бас хөгжмийн аялгууд нэг юм бясалгалыг та хоёрт болон сонсож байгаа зочдоос сонсуулж болох болов уу гэж бодож байна. Болох уу? 5 минут болохоор одоо бид манай эфир бас дуусгаад ерөөдөө зогсоод байна. За 1 минут юм уу? Окей. За эхлээд хэдүүлээ юу яа. Би бас нэг хуур хөгжим авчирсан байгаа. Тэгэхээр хуур гэдэг хөгжим хүмүүс бас юу юм бол гэд гайхаад иж магадгүй. Тэгэхээр энийг бас танилцуулангаа нэг жоохон хөнгөн бас бясалгал хийж үзье. За ерөнхийдөө амьсгал гэдэг зүйл бол бидний хамгийн зөв амьсгал бол гүн нойрсож явахдаа авч яадаг. Буюу хамраараа аваад хамраараа гаргах. Энэ бол хамгийн одоо зөв амьсгал байгаад байгаа. Хамраараа аваад амаараа гаргах гэдэг бол энэ бол одоо нөгөө дасгал хийх амьсгал гэж юм л да. Хүн одоо амьсгал авдаг хэсгүүд гэж үздэг тийм ээ. Тэр дундаа одоо шилбэл 4 хэсгээр авдаг гэж үздэг. Шилбэл одоо мэргэжлийн дуурийн дуучин, хөмий, одоо лимп бүлээдэг артист, уран бүтээлчтэй хувьд бол өрцөөр авах, хөвлөгээр авах, чэйшний өндөөр авах, багалзуурын хэсгээр авах гэсэн 4 хэсгээс аваад идэх. За энгийн хүмүүсийн хувьд бол үндсэн 3 хэсгээр авахд бол хангалттай байдаг. За тэгэхээр хүн хамраараа аваад хамраараа гарах, хамраараа аваад амаараа гарах хоёрын ялгаа юу гэхээр амраа гарахад мэдээж маш хурдтайгаар амьсгал гардаг. Тэр чинь хурд гардаг. За хамраараа аваад хамраараа гарахад хүн тайвшралт буюу маш удаашралтайгаар гүн гардаг гэсэн үг. За тэгэхээр хоёул гуруулаа ингээд өвдгөн дээрээ гараа ингээд тавиад хамраараа амьсгалыг авъя. Дүүргээд авъя. За дүүргээд авахаар та хоёр маань зөвхөн чэйшний өндөөр аваад байгаа юм тий. Тэгэхээр энийг 3 хэсгээс аваад үзэхээр хүний амьсгал нэгдүгээр урт болох, хоёрдугаар тайвшрах тэр анхан шатны одоо алхам юм л да. За жишээлбэл за хэдүүлээ амьсгалыг амаараа гаргангаа хоёр одоо хөвлий дээр буюу гидсний хүүсэн дээр хоёр гараа алгаа салаавчлаад ингээд дараад өгч. За тэнгууд амьсгалаа гарахтаа эхлээд хөвлий буюу гидсээ шахна. Гараад дуслаа. Дараа нь чэйшний өндө буюу уушгаас шахъя. Дараа нь багалзуур хэсгийг шахъя. Ингээд амьсгал бүрэн дуусгаад хүний ярьж чадахгүй юм болдог гэсэн. Одоо ярихад хэцүү болж тий. За ингээд төгжлээ. 1 2 3 хамраараа амьсгал авахтаа гидсээ төмбөлглөө. Чэйжээ төмбөлглөө. Багалзуурыг дүүргэе. Багалзуураар амьсгал дүүрэхэд ярихад хэцүү болж багалзуурч байгаа юм шиг мэдрэмж авдаг. За ингээд 3 таллаа төгжээд 1 2 3 зөөлөн хамаараа гаргалаа. Хоолой өндөй, чэйшний өндөй, хөвлийн өндөй. Гэх жишээний яг ингээ амьсгалаад аваад эхлэнгөт амьсгалын яг зөв циклд орж байна гэсэн. Хөвлөгээр аваад цаашаа авахдахгүй шүү дээ. Тэгэхээр яаж ч гэсэн. Хөвлөгээр за гизээ ерөнхийдөө яг бид нар гизээ төмбөлгөх юм бол яг нөгөө рефлексээр гиз өөрөө дүүрж эхэлдэг гэсэн. Дараа нь чэйшний өндөй бүр уушгин дээрээ тэнэлгээд өг гэсэн үг. За дараа нь энэ багалзуур ихтэй ирэхээр эргөө жоо өргөд өгөхөөр багалзуур дүүрээд ирнэ. Ингээд дүүрээд ирэхэд төгжлээ 1 2 3. За зөөлөн гаргая. Дахиад зөөлөн гаргая. Уушг гаргалаа. За бидний хөвлий буй гидсний хэсгэд үлдсэн байгаа. Энийг гараараа эхний ээлжинд бол гараараа шахаж гарна гэсэн. Тэгэхээр одоо хүний биед CO2, O2 гэдэг одоо нэг өвчл төрөгч болон нүүрс хүчлийг хий гэж байгаа шүү дээ. Өвчл төрөгч авчаад нүүрс хүчлийг хийгээ гарахгүй үдээ гэдэг гэсэн байна. Тэгэхээр нэг амьсгалыг бүрэн гүйцэд гаргана гэдэг чинь яг бясалгал хийснээр яаж юм гэхээр хүний одоо бүх юм одоо муу мухаа бүхнийг гаргаж байгаа гэсэн байна. Одоо нэг өвчл төрөгч аваад нүүрс хүчлийг гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр үүнийг шахаад одоо өвчл төрөгч дүүрэх хэрэгтэй л гэсэн. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж маш сонирхолтой бас ярилцлагасанд баярлалаа. Надан дэлгэртэй. За бид